За сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Өнөөдрөөс эхлээд боловсрал студиудээр өөрсдөө сэтгцгээ, бодцгоо хийцгээ гэсэн болон ажиллаулж байгаа. За тэгэхээр энэ булангаар бол одоо ерөнхий боловсролын сургуулийн 10 жилийн сурагчид өөрсдийнхөө одоо зураг төсөл, шугам зураг, технологийн хичээлийн мэдлэг дээр тулгуурлан авиас чадвар, гоо зүй, амьдрах ухаанд одоо суралцах ийм одоо хичээлийг зохион байгуулж явуулж байгаамаа. За тэгээд өнөөдрийн анхны одоо дугаарт оюун нэрийн зөвлөлбөр сургуулийн технологийн багш Наран Туяа оролцож байгаа. За тэгэхээр Наран Туяа гişиг одоо хичээлээ явуулна уу хэмээн урьж байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдрийн энэ булангаар бид хоёр сурагчдынхаа хамт өнөөдрийн хичээлийг бэлтгэн явуулахаар одоо хүрэлцэн ирээд байна. За ингээд та бүхэнд өнөөдөр надтай хамтарч орж байгаа хоёр сурагчаа танилцуулъя. Манай оюун нэрийн зөвлөлбөр сургуулийн 12 ангийн сурагч Наран Гэрэл, за 12 ангийн сурагч Жанлав Цогцлмаа нар маань одоо өнөөдрийн хичээлийг хамтран явуулахаар одоо хүрэлцэн ирсэн байгаа. За тэгэхээр өнөөдрийн бид гурван явуулах хичээл бол малгай гэсэн сэдвтэй байгаа тийм ээ. За би хоёр сурагчтай бол гэрийн даалгавар өгсөн. За энэ малгай гэсэн сэдвэр гэртээ одоо өөрөөсөө тэр загварынхаа нэрийг стилээ хэлбэр хийц маягаа ингээд бодоод ирээрэй гэж даалгавар өгсөн байгаа. Ингээд манай хоёр сурагч одоо бэлдэж ирсэн байгаа тийм үү. За ингээд гурлаа хичээлдээ оръё. За ерөнхий зааварчилгааг одоо энэ малгай гэсэн сэдвэр одоо энэ малгай гэсэн загварыг хийхэд одоо зааварчилгааг би ерөнхийд нөгөө явчихна. Ингээд манай хоёр сурагч надтай хамтраад тэгээд явах юм байнамаа. За тэгэхээр энэ малгай гэсэн малгайг хийхдээ бид нэр малгай гэхээр та бүхэн даав материал одоо оёдлын технологи орно гэж бодож байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ хийж байгаа малгай бол ямар ч даав орохгүй оёдлын технологи бид хэрэглэхгүй байгаа. За бид гарын доорх материалыг хэм тусар материалыг ашиглаад хялбар технологиор одоо энэ малгайг хийж үзүүлэх юм байнамаа. За ингээд өнөөдөр малгай их материалын одоо малгайны материалууд бидний өмнө тавиастай байна. За юу байх вэ гэхээр та хоёр танилцуулах уу тийм ээ? Өмнөөс юу орох вэ? Одоо өнөөдөр малгай хийх материалд маа. Ватум цаас орно. Тэгээд хайж, цаасны утга, тэгээд шугам, гортог орно. За өөр тэгээд нөгөө гоёл жимэглэл гэхээр будаг, гуаш одоо өөрийнхөө сонгосон тэр яваар материалуудыг сонгож ирсэн байна тийм. За мөн одоо бас өнгийн хуулгамнууд байгаа. Өнгийн хуулгамнуудыг ашиглаж болно. За тэгэхээр энэ материалуудыг ашиглаж бид гурав өнөөдөр малгайны загвар хийх юм байна тийм ээ. За тэгэхээр бид гурийн хийх гэж байгаа малгайны загвар маань бол одоо зөвхөн нэг ват цаасаар хийх малгай юм байна. Тэгээд хийх технологиг одоо би та бүхэнд зааж өгье. За тэгэхээр юунаас эхэлж хийх вэ гэхээр бид ватн цаасан дээр эхлээд тойрог татах ёстой байгаа. За энэ тойрог маань ямар учиртай тойрог юм гэхээр нөгөө малгай гэдэг агуулгыг маань гаргаж өгөх юм байна. За тойрогоо татахдаа би шугам зургийн хичээлээр үтсэн нөгөө тойрог татдаг аргаасаа эхэлнэ. За тойргийг татах бол бид нэр эхлээд юунаас эхэлдэг вэ? Тэнхлийг байгуулахаас эхэлнэ тийм ээ. За тэнхлийг яаж байгуулах вэ? Хэлбэр арга нь байдаг лээ. Өргөнөөсөө параллель шулаагаад уртаас хас. За тэгэхээр нэгсэндээ ватум цаасныхаа энэ захаас гэж одоо зөвхөн хялбархан арга юу юм гэхээр ватум цаасныхаа энэ захаас тийм ээ параллель шулууныг энэ ватум энэ захтайгаа зүүн талынхаа тийм ээ зүүн гар талынхаа энэ эрмэгтэй параллель шулууныг эхлээд босоо шулууныг татчихна гэсэн үг тийм ээ. Энэ маань бидний босоо тэнхлэг болно. За мөн одоо энэ дээд буюу доод эрмэгтэйгээ параллель шулууныг татна. За энэ маань бол бидний хэвтэй тэнхлэг болох юм байна. Энэ хоёр тэнхлэгийн огтлцол дээр бидний байгуулах тойргийн маань төв алдах юм байнамаа. За гэхдээ тойргоо байгуулахдаа бид нөгөө нэг цаасныхаа голд авах хэрэгтэй тий. Яг тэгэхээр бид нар малгай хийх гэж байгаа учраас тэр тойргийнхаа гадна талаар бид нөгөө малгайныхаа хүрийг зурж өгөх хэрэгтэй байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр одоо гурлаа яг малгайныхаа одоо гол үндсэн хэсэг болох одоо хэлбэрийг толгойн хэлбэр гаргаж өгөх тойрог татхаас эхлэх үү тийм ээ. За тэгээ. За ингээ бүгдээрээ параллель шулуун татъя. Тэгэхээр нэгсэндээ за энэ болохоор нөгөө нэг ватум цаасыг хоёр хуваасан юм хэмжээтэй цаас авсан байгаа. За тэгэхээр энийхээ гол дээр гэсэн үг шүү дээ тийм ээ. Ватум цаас энийхээ голд бид нар параллель шулууныг авч өгнө.
Миний техник бэлэн боллоо. Тойрох бэлэн болсон уу? За бэлэн болсон. За тэгэхээр одоо бид нар яг хэрэг тойргоо татахтаа тийм ээ? Гортгоо ашиглана. Гортгоо ашиглаад бид нар нөгөө шугамн дээрс хэмжээг авна шүү дээ, тийм ээ? За тэгэхээр бидний тойргийн маань араажуулсан хиттэй тэнцүү байх вүлээ. 11-ээс 11.5-аас тэгээд за энийг 11-ээс 12-ын хооронд байхад болно тийм ээ. Тэгвэл бүгдээрээ одоо шугамн дээрээсээ за 12-оор би бол 12-оор ингээ хэмжээ авлаа. Миний хийх малгайны одоо тойргийн маань араажуулс 12-тэй тэнцүүгээ. За ингээд хэмжээгээ авлаа. Тойр тэнхлийнхаа төвд гортгийнхаа зүг хатгаад ингээд тойргоо татаж эхэлнэ. За ингээд миний малгайны одоо гол буюу толгойн хэлбэр гаргах одоо үндсэн одоо элемент маань бэлэн боллоо. За тэгэхээр бид гурав одоо ингээд гурлаа одоо малгай гэсэн агуулга гаргаж өгөх тойргоо татаад бэлэн болцсон юм чи одоо юу хийх вэ гэхээр энэ тойргийнхаа гадна талаар бид өөрсдөө зураг гаргах хэрэгтэй тийм ээ, малгайныхаа хэлбэрийг гаргах хэрэгтэй шүү дээ. За тэгэхээр та хоёрт одоо гэрийн даалгавар төгсөн тэр одоо даалгавраа бодоод одоо ямар хэлбэртэй ямар хийс маягтай малгай хийж байгаа ингээд зураг та хоёр одоо өөрсдөө гаргах нь тийм ээ. За багш нь бас энэ өөрийнхөө зургийг гаргана. За тэгэхээр одоохондоо бид гурыг хийх гэж байгаа малгайны загвар хийц маяг бол одоохондоо бас нууц гэж хэлж болно. Ингээд бид гур малгайгаа хийгээд тусахад та бүхэн ямар загварын малгай хийсэн бэ гэдгийг бас мэдэж авах болно. За ингээд бид гур зураг гаргая. Бид гур бодоо өөрсдөө ингээд бодож малгайныхаа загварыг бол дотроо бодоод ингээд ирсэн байгаа. За ямар ч хэлбэр гаргаж болно. Өөрөө одоо хүссэн загвараа хэлбэрээ гаргаж өгнө гэсэн үг байна. За ингээд ерөнхий хэлбэр маань гарлаа. За тэгэхээр одоо тойрог дотроо багтсан бид нар 0.7-оос 1 см-ийн өргөнтэй нөгөө толгойнхоо хэлбэрийг гаргах те нөгөө малгай гэдэг агуудгаа гаргаж өгөх нөгөө тойргийн дотроо бид нар юу хийх ёстой вэ? 0.7-оос 1 см-ийн өргөнтэй бид нар параллель шулууныг татаж өгөх ёстой тийм ээ. Энэ параллель шулуунуудын тусламжтайгаар нөгөө малгайны маань хэлбэр гарах ёстой байгаа шүү дээ. За тэгвэл одоо бүгдээрээ тойрог дотор багтсан юугаа хийх нөө? Зураас параллель шулуунуудаа батж өгөх юм. За тэгэхээр энэ технологи маань бас их өрмөц технологи. Ямар ч оёдл ороогүй. За ямар ч дааван материал оролцоогүй. Зүгээр одоо энэ хатгай цаасан дээр цэцлэлтийн тусламжтайгаар хүний биеийн хэлбэрийг гаргаж өгснөөр маш юм онцлог технологитой юм загвар байгаамаа. За ерөнхий зургаа би та бүхэнд таамаглаж зурсан байгаа харуулъя. Тэгэхээр яг одоо ийм хэмжээтэй яг одоо хоорондоо 0.7-оос 1 см өргөнтэй параллель шулуунуудыг ингэж татаж өгч байгаа. За миний малгайны хэлбэр ингээ харахад хүнд нэг л ойлгомжгүй юм шиг санагдчихэж магадгүй хийгээд ирэхээр та бүхэн бас ойлгох байхаа. За ингээд ерөнхий зургийг харуулъя. Та бүхэн одоо бид нарыг бас даган дуурайд хийгээд үзээрэй тийм ээ. Ерөөсө гарын дорх материалыг ашиглаад хийж болдго юм байна гэдгийг та бүхэн бас туршиж үзэж болох нэ. За ингээд одоо миний ерөнхий тайлбар маань бэлэн боллоо. За тэгэхээр би одоо яах вэ гэхээр энэ дээр би чимэглийн зорилтоор материалаа сонгож одоо нэмж сонгож өгнө. За үүнд би ямар материал сонгож байгаа юм гэхээр хуулаа сонгож авч байгаа. За тэгэхээр би эндээс 3 өнгийн хуулийг сонгож авна. За нэгдүгürt нь шар өнгө, улаан өнгө, ногоон гэсэн ийм 3 өнгийн хуулийг сонгож авлаа. За тэгэхээр та хоёрт одоо чимэглийн зорилттой та хоёрт ямар материалыг хэрэглэх гэж байна? Би болохоор тусаар нь хэрэглэх гэж байгаа л да. За Энэ миний хийх гэж байгаа зүйлтэй нэг толботой болол. Наран гэрэл одоо ямар материал сонгох гэж чинь? Би одоо энэ өнгө бодох одоо гуаш мөн тэр шар хуулгасан. За тэгвэл чамд бас хуулах хэрэгтэй юм билэ? Шар өнгөс авах юм уу те? За тэгэхээр бид гурав одоо ерөнхийдөө материалуудаа сонгоод авчлаа. За миний одоо хийх малгай маань одоо 3 өнгийг сонгож авсан байгаа. Дараа нь би учрыг тайлбарлаж өгнө. Ямар учраас энэ 3 өнгийг сонгож авсан юм бэ гэдгийг. Ер нь бол энэ 3 өнгийг хараад хүмүүсийн сэтгэлд ямар нэг юм бодогдож байгаа болов уу гэж би бодож байна. За би одоо ерөнхий хэлбэрийг гаргацсан юм чи энэ хэлбэрийн дагуу би ажиллаад авчна. Ингээд би нөгөө талд нь яах вэ гэхээр сонгож авсан хуулаа нааж өгнэ. За энэ илүү одоо гарсан цааснуудыг хаашлаад авчих хэрэгтэй. Тэгвэл одоо ажиллахад илүү хялбар байх болно. За ингээд илүү гарсан цааснуудыг би хаачлаад авчлаа. За би энэ дээр шар өнгийнхаа хуулгыг ашиглая. Одоо би шар өнгөөсөө энэ малгайныхаа хэмжээнд тулаад зүсэж аавна. За муу ижлэхийн хуулаа бас эндээ тохируулаад хэмжээгээр нь хаачлаад авчих хэрэгтэй. Ингэвэл одоо тань энэ малгайг ингээ хийх явцад ямар нэгэн хүндрэл гарахгүй тийм ээ, гарт чи илүү тэгтээ материал тэгэлттэй ийм ач холбогдолтой юм байна.
За тэгэхээр малгайгаа хийж явах явцдаа энэ дээр байгаа илүү тутам материалуудаа хажуу тийш нь бас хураагаад өгч хэрэгтэй тийм ээ. Гортны янз бүрийн таар хийлэхгүй. Ингээд саяныхаа зурсан тоон зургийнхаа ард талд нь хуулгаанаа бол ард талд нь хуулгаанаа шиг нь. За хуулгаанаа таваад бид нэр яг гэхээр хуулгааныхаа нэг цахаас яваа. Аваад энэ дотогш нь нэг батаад өгч хэрэгтэй. За ингэж барьж агаад хуулгаа чигэд наагаад. Одоо ингэж энэ малгайныхаа хэмжээнд нь тохируулаад яг гэхээр одоо энэ хуулга хаашлаад авчихна. Илүү гэрсэн хуулгуудаа хаачлаад эсвэл саасны утгаар одоо зүсээд авчих нь. За би энэ хуулга илүү гэрсэн хуулга хаачилж авахынхаа зэрэгцээ яг одоо малгай бэлэн болох малгайныхаа хэлбэрийг одоо шууд хаачилж авна. Хоёр ажил хийхгүй тулд тийм ээ. За одоо ямар малгай болох вэ гэдгийг та бүхэн хийгээд дууссан бас харна хаа. Хүн харахад нэг одоо ийм одоо ямар малгай гэдэг юм бол одоо ямар сони юм хийгээд энэ та гэж магадгүй бодогдчихэж болох юм тийм ээ. Энэ бол ерөөсөн маш хялбархан технологитой хинч хийгээд өмсөж болно. За гэхдээ бид гуруула тусдаа өөр зориултаар хийж байгаа. Энэ хоёр маань гэхдээ бас өөрсдөө малгайныхаа зориултыг бодоод загварынхаа нэрийг бодоод ирсэн байгаа. За ингээд миний ерөнхий малгайны маань хэлбэр харагдчихэ. За ингээ харахад та бүхэнд нэг юу ч юм дэ одоо нэг хормогч ч юм уу юу юм бэ гэж хэлмээр харагдаж байгаа. За яг малгайны толгойнхоо одоо гол хэсэг таарах хэсгийг бол тэр 1 см-ийн өргөнтөө юу гэдэг голыг тааруулж малгай толгойнхоо голыг тааруулж зураас өгнө. Толгойн хэлбэрийг гаргаж өгөх одоо зурааснууд маань бэлэн боллоо. Тэгэхээр энэ хоорондоо 0.7-оос 1 см өргөнтөө татсан энэ нарийн зураасуудынхаа дагуу би одоо цаасны хавтгаар зүсэлт хийж өгөх юм байна. За ингэж зүсэлт хийсний үндсэн дээр одоо малгай гэдэг агуулга маань харагдана. Толгойн маань хэлбэр энд гарч өгөх юм байна. За тэгэхээр одоо би яах вэ гэхээр цаасны хавтгын тусламжтайгаар одоо энэ зураасуудаа одоо зүсэж зүсэлт хийж өгнө. За зүсэлтээ хийхдээ яг гэхээр та нэгэнт одоо шугамдаад бэлэн болцсон шугамныхаа дагуу зүсэлтээ хийж бол нэг бол дали зүсч гэдэг шугам барьж агаад зүсэж өгөөрөө тийм ээ. За тэгэхээр за одоо би зүсэлтээ хийж үзүүлээ та бүхэнд. За ингээд шугамаа барьж агаад цаасны хавтгаараа ингээд жигд зүсэж өгч хэрэгтэй. За ингээд зүсэлтээ хийгээд бэлэн болчихно. За одоо би та бүхэнд за эхний маань хийсэн бол одоо энэ ингэж хийсэн малгай маань ямар малгай болох юм бэ гэдгийг би одоо яг энд ингээд хийгээд бэлэн болгоод аваад ирсэн байгаа. За одоо энд харж байгаа энэ зүсэлт хийсэн байгаа гэдгийг харагдаж байна. Энэ зүсэлт одоо зүсэлтүүдийн тусламжтайгаар энэ толгойн хэлбэр гарч өгөх юм байна. Толгойн хэлбэр гарна. Малгай гэдэг агуулга маань харагдах юм байна. За тэгвэл одоо би та бүхэнд энийг өмсөж үзүүлээ. За яаж малгай болд юм бэ гэдгийг өмсөж үзүүлээ. За үүний тулд энд нэг 2 коноп хатаад өгчих хэрэгтэй. За одоо би энэ зүсэлтийг хийснээр уг одоо цаас маань одоо ямар малгай болох юм бэ гэдгийг харуулъя. За ингээд миний өнөөдөр хийсэн малгайны загвар бэлэн боллоо. За хажуунаас нь харахад ямар хон харагдаж байна? Та хоёрт ямар санагдаж байна? Тэг чүм байна. За тэгээд хоёр яг ямар зориултаар өмсөх вэ? За тэгэхээр яг өнөө одоо тэгэхээр их сайхан асуулт асууж байна тийм ээ. Мэдээж энэ хийж байгаа юм болгон өөрийн гэсэн зориулттай байх хэрэгтэй шүү дээ тийм үү. Тэгэхээр багш нь энэ малгайг одоо юу бодож хийсэн гэхээр багийн одоо тэмцээ багаараа ингээд хүүхдүүд ингээд тэмцээнд ордог шүү дээ. Тэгэхэд хувцааж хийдэг юм уу. Тэгээд хувцааж хийхэд бид нөгөө хүүхд малгай худалдаж аваад өмсч идэг. Тэгвэл малгай худалдаж авах шаардлагагүй юм байна. Яг үг гэхээр энэ бат тэмцээс ашиглаад ингээд багаараа жигдэрч болох юм байна.
Тэгэхээр энэ нэгсэндээ багийн малгай гэсэн үг байхгүй юу. Тэгээ би яагаад 3 өнгө сонгож авсан бэ гэдгийг одоо та бүхэн тайлбарлаж өгье. Миний одоо малгааны загварын маань нэр бол одоо замын хөдөлгөөн гэсэн нэртэй. Энэ 3 өнгө ямар учиртай юм бэ гэхээр замын хөдөлгөөн гэд хэлэхээр л ойлгомжтой болоо явж штэ тийм ээ. Энэ 3 өнгө ямар учиртай ах вэ тэгэхээр? Нэг гэрлийн тохионы. Тийм шүү дээ. Замын гэрэл тийм ээ. Гэрлийн тохионы өнгийг би зориуд ингэ сонгож авч 3 малгай гэсэн байна. Тэгэхээр одоо би яагаад энэ 3 өнгийг сонгож авсан? Энд 3 хүн байгаа. Өнөөдөр 3-аа нэг баг болчих нэ гэж бодох нь шүү дээ тийм ээ. Одоо би тэгж төсөөлж бодож энэ 3 өнгийг сонгож авсан. Тэгээд багийнхаа нэрийг замын хөдөлгөөн гэж нэрлсэн байгаа. Сонгож авсан өнгөө энэ 3 өнгөөр сонгож авсан. Тэгэхээр одоо 3-аа энэ малгаануудыг нэг өмсөд үзүүлэх үү. Нэг баг болоод за тэгэхээр Тэгэхээр миний хэлсэн малгааны зорилгод ерөөсөө тэмцээнд орж байгаа хүүхдүүдэд зориулж хийсэн тийм ээ. Нэг багийн гишүүдийн хувцсыг жиглэх зорилгоор би энэ малгай хийсэн байна. За гурлаа өмсөд үзүүлчихье. За бид гурын хийсэн өнөөдөр нэг миний зохион бүтээсэн загвар малгааны маань загвар энэ нэг замын хөдөлгөөн нэртэй сэдвээр багш нь ийм сэдв бодож болж ирсэн юм байна. Ингээд гурлаа одоо нэгсэндээ тэмцээнд орж байгаа олон яах нь замын хөдөлгөөн багийн гишүүд ахна шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо замын хөдөлгөөн багийн гишүүд та бүхэн мэдчилж байна. Тэгээд цаашид одоо ингээд хөөхд багчуу та бүхэн болон жолооч нар замынхаа хөдөлгөөний дүрмийг сайн баримталж яваарай гэж манай багийн гишүүд зөвсөх байна. Ингээд өнөөдөр миний хийсэн загвар. За одоо ингээд хоёрын загвартаа танилцъя. За тэгэхээр жанлуу өнөөдөр ямар стилийг сонгосон л доо. Яагаад гэвэл авангард стил болохоор бус хоёр стилээсээ шалгондоо хүнийг ингээ сэтгүү талаас нь аягүй хөгжүүлж өгдөг. Ямар нэгэн стил имижд баригддаггүй талтай болохоор хүний сэтгүүгээр аягүй хөгжүүлж өгдөг болохоор би авангард стилийг сонгосон. Тэгээд би загварынхаа нэрийг болохоор Кобра гэж нэрлсэн л дээ. Яагаад гэвэл энэ миний малгааны яг хэлбэр. Тэгээд би гэртээ будаад зураад гоё хийгээд ирсэн. Ирсэн юм уу тийм ээ? За тэгвэл чиний загварыг харъя. Тэгэхээр миний загвар болохоор энэ байл та. Удаас нь харахаар юм. Дотор талаас нь харахаар юм. За тэгэхээр могооныхаа тийм ээ дүр сэтгэврийг гаргаж өгсөн юм шүү дээ тийм ээ? Мэдээж энэ талаас нь харахаар могоогоо хил мэлнэ унжсан. Тэгэхээр энийг өмсгөр юм болж байгаа. За муу яга авах нөгөө зүсэлтийнхаа тусламжтайгаар гаргаж өгөх нь шүү дээ тийм ээ? За тэгэхээр энэ уралдаан тэмцээн одоо нэгсэн загвар зохион бүтээгчдийн тэмцээн гэж явагддаг шүү дээ тийм ээ өмсгөлчин эдэр гэж явагддаг шүү дээ. Тэр тэмцээнд орж байгаа хүмүүс бол иймэрхүү маягаар одоо ингээд гарын дорх материалыг ашиглаад ийм загвар хийж болох нь тийм ээ. Чи эргээд харуулчих уу. За ингээд өмсөд ингээд араас нь харахаар энэ яг нөгөө Кобра могооны юу шүү дээ тийм ээ. Хэлбэр шүү дээ. Үнэхээр гоё болж аюу гоё сэтгэсэн байна шүү дээ. За тэгэхээр авангард стил ер нь хувцсны загвар зохион бүтээлд нь 3 стил зохиолдог шүү дээ тийм ээ. За тэр 3 стилийн маань нэг нь болохоор авангард стил гэдэг. Авангард стил бол сонгодог үе чөлөөт стилээ бол маш чөлөөтэй тийм ээ. Хүний сэтгэлийг аягүй сайн хөгжүүлж өгдөг шүү дээ тийм ээ. Одоо үүний хамгийн давуу тал нь юу гэдэг юм ерөөсө гарын дорх материалыг ашигладаг илүү давуу талтай байдаг тийм ээ. Тийм учраас чи өнөөдөр энэ авангард стилийг сонгосон юм байна. Тэгэхээр чиний одоо загварын нэр Кобра гэсэн тийм ээ. За үнэхээр гоё юм сэтгэж иржээ. Гэрийн даалгаврыг аягүй сайн биелүүлсэн байна их сайн сурагч авах нэ. За тэгэхээр одоо наран гэрлийнхэн бүтээлтэй танилцъя. За чи өнөөдөр чиний сонгож авсан одоо хийсэн загвар чинь ямар нэртэй, ямар стилийн, ямар учраас одоо энэ загварыг хийх болов гэдгээ сайхан тайлбарлаад өгөө. Одоо энэ миний сонгож авсан сэдв бол нар гэсэн сэдв байгаа. Тэгээд чөлөөт стилтэй. Ингээ харахад бол зүгээр ингээд нар. Тэгээд одоо ингээд 100 халуун наранд ингээд хүүхдүүд төслийн явахдаа ингээд халуун наранд одоо хийгээд өмсөж болох юм тийм малгай юу юм бодлоо гэсэн ингээд нүрийг хаах зүгээр ингээ харахад бол зүгээр нар өмсгөр гоё малгай. Тийм тэгэхээр яг чиний сэдв ингээ чиний манад малгааны чинь загварыг харж хахад нар зурсны чинь хараад өөр ирэхгүй л нөгөө халуун тийм ээ нөгөө бүгчин аягүй халуун санагдчихэж штэ. Тэгэхээр яг зүгээр миний бодлоор бол наад малгааны чинь хүрээ өшөө жоохон том байлаа гэж зүгээр юм шиг байна. Ягаад тэгэхээр нөгөө хүний нүрний арьсыг тийм ээ нарны хитгийн туяанаас хамгаалах юм зориулттай хийгдэж байгаа юм чин тэр утгаараа бас нэг хүрээгээ өшөө гой жоохон том болгож наад чинь бол яг зүгээр бага насны хүүхдэд боломжийн юм байна тийм ээ аягүй хөөрхөн зөв аягүй сайхан санаа гаргасан байна штэ. За тэгэхээр наран гэрлийн маань өнөөдрийн загвар маань нар гэсэн нархан гэж басаар хэлж болох нь тийм ээ нархан гэсэн сэдвтэй маш хөөрхөн юм одоо зуны цагт хүүхдүүд бол зуныхаа амралтаар юм уу тийм ээ өмсөж болон томчуулж гэсэн өнгөдөг штэ зуны халуунд нөгөө малгайгүй явж байгаа хүмүүс халууцынхаа ярих нөгөө сонин барьж аваад ягаа сонин нуулаад малгай хийж өмсөд идэг штэ тийм ээ тэгвэл тэрний оронд ийм юм хийгээд өмсөж болох нь штэ ийм малгай тийм ээ сонин биш одоо ингээ арай боловсронгой болгоо тийм айгүй гоё чимэглээд ч юм уу томчууд маань өөрсдөө зориулаад яг энэ зүсэлтийн тусламжтайгаар ингээ хийгээд өмсөж бодох нь. Тэгэхээр өнөөдрийн манай энэ хичээлийн ерөөсөө онцлог юу юм гэхээр
оёлын технологи ороогүй гэж хэлжсэн тийм үү. Зөвхөн энэ зүсэлтийн тусламжтайгаар энэ зүсэлт одоо энэ саяны бид нар энэ зүсэж өгсөн зүсэлтийн тусламжтайгаар малгай гэдэг одоо малгайны маань одоо гол агуулгыг гаргаж өгч байгаа. За мөн одоо энэ зүслийн тусламжтайгаар бид толгойнхоо хэлбэрийг гаргаж өгч байгаа. Ийм онцлог технологитой юм байна. Тэгээ мөн одоо маш хялбархан одоо гарын доорх хямд тусар материалыг ашиглаад хийж боломжтой эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэдэг үүднээсээ тийм ээ маш онцлог технологитой юм малгайг одоо та бүхэнд бид одоо хийж үзүүллээ. Тэгэхээр манай хоёр шаа маань маш одоо сайн оролцлоо. За тэгэхээр гуруулаа одоо дахиад төгсгөлт нь тийм ээ хичээлийнхаа төгсгөлд гуруулаа яг багийнхаа малгайг өмсөөд за одоо ингээд манай багийн гишүүд бэлэн боллоо тийм ээ. За тэгвэл одоо бүгдээ замын хөдөлгөөний тэмцээнд орж яана гэж бодъё л та. За тэгвэл та бүхэн одоо тэр хүүхдүүдэд хандаж юу гэж хэлэх вэ? Хүүхдүүд чинь ингээд гэрлэн тохиомх ерөөсөө ардгүй штэ. Машин харж алихгүй ч штэ. Ерөөсөө тийм байж болохгүй тэгээд одоо хот мот тэгээд юм хөгжилтэй орнууд чинь нөгөө замын хөдөлгөөн айгүй ихтэй гэрлэн тохио гарахгүй бол яаж ч мэдх юм блээ авар осолд орчих юм билүү. Тийм болохоор мэдээж гэрлэн тохиогоо харж авах хэрэгтэй. За наран гэрлээ гэж юу гэж бодож юу гэж хэлмээр байна? Ингээл хүмүүс хүүхдүүд ч гэлгүй одоо ингээд том хүмүүс ч гэсэн ингээд хичргээ яарсандаа ингээд удуунд гүгээд гарчих юм шиг бодож тэгж хамаагүй байдаг. Тэгээд гэрлэн тохиогоо хараад машин жолоодохдоо ч гэсэн жолооч нар тэгээд замын хөдөлгөөний дүрмээ сайн сахивал одоо осол аваар гарахгүй. За баярлалаа. Тэгэхээр яаж замын хөдөлгөөн гэж яриад байгаа юм гэхээр нөгөө миний хийсэн завгар маань өөрөө тий замын хөдөлгөөн нэр сэдвтэй шүү дээ тийм ээ замын хөдөлгөөн сэдвтэй. Одоо бид гурав тэр багийн гишүүдээ гэсэн утгаараа зүгээр тайлбарлаж өгч байгаа. Тэгээд та бүхэн инээс санаа аваад цаашаад өөрөөсөө одоо багаар тэмцээд орох иймэрхүү маягаар ингээд малгайгаа хийгээд өмсөрөө тийм ээ мөнгөөр хөдөлтөж авах шаардлагагүй шүү гэж та бүхэн зөвлөмөр байна. Ингээд өнөөдрийн манай одоо малгай гэсэн юм болон маань өндөрлөж байна. Бидний хичээлийг анхааран үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. За бүгдээрээ баяртай гэчгөө. За баяртай.